агенттай ажиллахын ингээд даваа талуудыг би эргэлэгчийн талаас чи боллоо мэрэгжлийн талаас нь ингээд тайлбарлаад явъя гэж бодож байна. Нэг жишээ бас ярьж өгье. Одоо бид хоёр өөрсдийнхөө байрыг анх зарах гэсэн юм аа. Тэгээд зар мараа тавиад 2 сарын хугацаанд одоо би үзүүлж ирсэн. За одоо нэг хүн очиж шүү гэж хэлдэг. Тэгэнгүүт нь би ингээд үзүүлээд бол хамаг байдгаараа тайлбарлаад аюул гоё ингээд яваад гэсэн. Гэтэл хинж аваагүй. Чи манай хүн болохоор нэг л удаа нэг 2 одоо ирсэн хүн л танилцуулсан юм. Тэрнийх нь 2 дахь нь авсан байгаа. Тэгээд би бүр ингээд гахаа чи одоо ингээд ганцхан л удаа бараг ингээд 2 дахь удаага л үзүүлчихэж яаж ингээд шууд ингээд зарчваа гэж бүр тухайн үед айгу гайхчихсан хоёр ихч бүр ингээд манай хүн бүр гараад бүр орцны гадаанаас тасч авсан юм билээ. Тэгээд бүр нөгөө хоёр чинь инээдэм ханиадан болоод энэ гур орж ирсэн. Тэр үед яг юу хийсэн бэ ер нь? Чи бид өөр амьдарч байсан байрыг зарж байсан учраас ийм одоо энергитэй хүн амьдарч байгаа шүү гэдгийг илэрхийлэх нь миний хувьд хамгийн одоо гол зүйл байсан. Тэг. Өө за манай оюутан хүүхд суух юм аа. Ямар гоё юм бэ? Стандараа залуу хүмүүс ингээд дивжээд дээшлээд явж байгаа байр юм байна шүү дээ. Тэгвэл манай хүүхдүүд бас ялгаа байхгүй амжилттай байх байхаа ч тийм тиймэрхүү харилцаа юм бол үс. Байр үзүүлэх гэдэг бол яг юм торгон мөч аахгүй юу? Одоо би хэрэглэгчтэйгээ харилцагчтайгаа уулзах аз завшаа надад одоо тохиож ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг тэр харилцагчтайгаа уулзах тэр торгон мөчийг л одоо маш сайхан өнгөрүүлэх хэрэгтэй. Нөгөө хүнд үйлчлэгийн хангалттай үзүүлэх, тэр мэдрэмжийг төрүүлэх. За тэгээд тийм тухтай байлгах, үйлчлэгээ авч байгаа гэдэг тэр мэдрэмжийг өгөх гэдэг бол одоо миний хувьд бол хамгийн чухал байдаг. Тэгэхээр яг тэр уулзалт болгоныг л агуу нандиндаг да. Тухайн үзүүлж байгаа хүнийг гаднаас хүлээж аваад, дагуулж ороод орж явахдаа аль хэрэглэгч нь яг амьдрах вэ ч гэдэг юм уу те. Тэр бүх процесс дээр шинжилгээ хийгээ явж байдаг. Ингээд танилцуулж дуусаад эргээд буцаад орцны үүд хүртэл хамт гараад орчныг танилцуулаад бусад одоо гарч байгаа хоорондоо энэ үйлдвэрлэл маань болж гинөө болохгүй нүг гэдэг нь дахиж анализ хийж ярилцаад уулзахаас ахуулаад салах хүртэл процесс дээр бид нэр яг ингээд бүтэн лаборатори явж байгаа байхгүй юу? Одоо шинжилгээ хийгээ явж байгаа гэсэн. Тэгээд яах вэ гэдэг дээр нь ажилладаг гэсэн. Үзүүлэх процесс дээр бол маш юм мэдрэмжтэй хандах хэрэгтэй байдаг. За хэрвээ айлтай байр байх юм бол за одоо хүнд үзүүлэгч байгаа шүү. Зөв амтна тохоноос айдаг хүн байж магадгүй та түр тагтан дээр гаргаж байгаагаар ч гэдэг юм уу те. Жоох хүүхдээ айлж болно шүү дээ. Хүн ирэх байгаа учраас гэрээ жоон цэгцэлж байгаа гэдэг юм ярьчдаг. Үзэж байгаа хүн буюу худалдаа авахч талдаа болохоор зэрэг за жоох хүүхдээ айл байгаа шүү. Хотоош айл байгаа шүү гэдэг ихэл аюул анхааруулаа хилчдэг. Тэрийг нь бүр ихлээд уцаар яртаасан хилчдэг. Тэгээд ерөнхийдөө иймэрхүү нөхцөл байдалд үйлдвэрлэх хөрөнгө байгаа шүү гэдгийг нь хилчдэг учраас үзүүлэх үеийн процесс илүү амар хэлбэр болчихдог гэсэн үг байхгүй. Тэгэхгүй болохоор зэрэг нөгөө юу тодорхойгүй байж байгаад хоёулаасаа уулзаад юу үзэж байгаагаш бараг мэдгүй ороод үзчихээ жоохон төвтэй байдаг. Тухайн хүн тэр чинь өөрөө бас нэг хүн л байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэр мэдрэмжэн дээр нь тулгуурлаад ингэн гэдэг бол үнэхээр гоё санагдчихэв. Үнэхээр тухтай айгүй гоё миний гэр муу юм байна гэж мэдэр санагдсан бол тэр хүн тэр байрыг авах нь тодорхойлчих таахгүй тийм.